Сайн байцгаана уу? Одод дэлхий сувгата тавтай морил өнөөдөр та бүхэндээ гайхамшигт нарны талаар ярьж өгөх болно. Тоглон сууж таалан болгоно. Лайк болон сабскрайбран дараарай. Асар их нарны аймгийн төв дэх галтод. Бид асар том бөгөөд тэнгэрлэг сансар огторгойг хартал тоолшгүй олон одод тэнд оршин байдаг. Гэвч тэдгээрийн дотроос нэгэн од нь манай тэнгэрт гэрэлтэж амьдралыг тэтгдэг юм. Нарны аймгийн төвд энэхүү хүчтэй бөгөөд гэрэл төгөлдөр дүрлцэн гялалзаж буй биет нь манай нар юм. Бидний өмнөх үеийн хүмүүс түүний сэтгэл татам гэрлийг тайлбарлахын тулд болон домог зохиосон нь ойлгомжтой билээ. Одоо цаг технологийн дэвшлэн тэдний хамгийн зоримог төсөөллөөс давсан учраас бид хөрш шар одны гүндэх болон эргэн тойрны үйл явцыг урд өмнөхөөс илүү гүнзгийрэн судлах боломжтой болов. Түүний ширүүн агаар мандлаар аялахдаа тэнд тохиолддог гайхамшигт үзэгдлүүдийг судлая. Та бүхэн сонирхолтой гэж зөвшөөрөх эдгээр үзэгдлүүд нь үнэхээр содон юм. Та бүхэн одоо дэлхий сувгийг үзэж байна. Энэхүү видеогоор би наран руу шумбах бөгөөд цахилгаан соронзон энергийн янз бүрийн долгионы уртыг ашиглан оддыг цоо шин гэрлээр харуулахыг зорж байна. Өмнө нь бид бархспад болон түүний зарим сарыг цахилгаан соронзон спектрийн линзээр судалж байсан бөгөөд та үүнийг энд харж болно. Өнөөдөр бид энэ аргад эргэн орох боловч энэ удаад гаригийн оронд маш их энергитэй плазмын бөмбөлгийг судлахад зохицуулна. Бидний харж буй гэрэл маань эртний юм. Гэрэл бол бидний мэдэх хамгийн хурдан зүйл боловч дэлхийгээс харж буй нарын дүрс нь ойролцоогоор 8 минут 20 секундын настай байдаг. Өөрөөр хэлбэл бид хэдхэн минутын өмнөх нарыг харж байна гэсэн үг юм. Харин хэрэв нарын цөмд үүссэн фотонууд давхарга бүрийг дамжин сансарт гарахад хэр хугацаа шаардлагадахыг тооцвол бидэнд хүрэх гэрэл 10,000-аас 170,000 жилийн настай байх болно. Нарын агаар мандлын гадаад давхаргаас эхлэе. Хаанаас эхлэх вэ? Жимсийг гадаад давхаргаас эхлэн дотор шамсдаг шиг судалгаагаа нарын агаар мандлын хамгийн гадаад давхарга болох титэн буюу коронавигаас эхлэе. Дараах зургийг үндэсний нисэх сансар судлалын газар NASA энэ нарны динамик ажиглалтын төв Solar Dynamics Observatory хиймэл дагуул авчээ. Уг дагуул нь 2010 дугаар оны 2 дугаар сард хөөрсөн бөгөөд нарын динамик гадаргуу болон агаар мандлыг янз бүрийн цахилгаан соронзон долгионы уртад судалж, дэлхий дээрх амьдрал болон технологийн системд нөлөөлөх нарын хэлбэлцлийг илүү сайн ойлгох зорилготой юм. Харагдах гэрлээс давсан спектрийг ашигласнаар үндэсний нисэх сансар судлалын газар NASA бидний нарыг ойлгоход чухал ач холбогдолтой, энгийнээр харагдахгүй нарийн ширийн зүйлсүүдийг ялгаж чадсан билээ. Энэ зургийг 19.3 нанометр долгионы уртад авсан нь хит ягаан туяаны туйлын мужид харьяалагддаг. 1 сая кельвиний өнгөт температурт тохирох долгионы уртад бид нарын титмийн дээд бүсийг тодорхой харж байна. Сонирхолтой нь нарын титмийг нүцгэннүүдээр маш ховор тохиолдолд, жишээлбэл нарын бүтэн хэртэлтийн үед харж болно. Сарн дэлхий болон нарын хооронд яг таарч төвдөх гэрэлтэй диск буюу фотосфер бүрэн бүтээгдэхэд гадагш гэрэлтэх хэсэг илэрдэг. Энэ нь аль хэдийн гайхалтай дүр зураг боловч нарны динамик ажиглалтын төвийн STEW авсан энэ зурагт титэм ийм нарийн харагдсанаар өмнөхөөсөө илүү үр дүнтэй болжээ. Энэ нь эрдэмтдийн судалгаанд маш хэрэгтэй хэрэгсэл болж өгдөг. Нарны дүл ба титмийн нүхнүүд. Одоо арай гүнзгийрүүлээ. Тухайлбал титмийн яг доорх нарын бүтцүүд рүү орцгоё. 20 сая кельвиний өнгөт температурт маш тод толбонд нарны дүл хэмээх үзэгдлийг заана. Энд 2022 дугаар оны 8 дугаар сарын онцгой идэвхтэй 7 хоногт гарсан дүлүүдийн бичлэг байна. Нарны дүлүүд нь аимшигтай бөгөөд нэгэн зэрэг сэтгэл татам санагддаг. Эдгээр нь асар том дэлбэрэлтүүд бөгөөд наран асар их цахилгаан соронзон цацрагийг ялгаруулдаг. Тэдгээр нь соронзон орон огтлолцсон, гажиж, хурдан өөрчлөгдөх үед үүсдэг. Энэ үйл ажиллагаа нь нарын доторх плазмын эрч хүчтэй шинж чанараас үүдэлтэй бөгөөд соронзон орон нь эцсийн эцэст тэндээ гаралтай юм. Гэхдээ эдгээр нь нарын агаар мандлаас цацраг ялгаруулдаг цорын ганц бүтэц биш юм. Титмийн нүх буюу коронал нүх нь наран дээрх энэ харанхуй хэсгээр тэмдэглэгдсэн бөгөөд өөр нэг сэтгэл татам бүтэц юм. Бид үүнийг хит ягаан туяаны тусламжтайгаар наривчлан судлах болно. Титмийн нүхнүүд нь илүү сэрүүн, нягт багатай плазмын бүс бөгөөд соронзоор нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл нарын гадаргуу руу буцах хаалттай гогцоо үүсгэхийн оронд соронзон орны шугамуд сансрын системээр гадагшаа аялдаг. Эдгээр бүсүүд нь нарны салхины тоосонцрыг сансарт амархан гарах боломж олгодог. Нарны салхи дэлхийн соронзон бөмбөрцөг рүү чиглэн мөргөлдөхөд дэлхийн туйлын бүсэд шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэй туйлын гэрэл бүжгэлдэг. Хит ягаан туяаг ашигласнаар нарын гадаад давхаргын эдгээр сэтгэл татам бүтцүүдийг илүү сайн харж болно.
Үл харагдах спектрийн гэрэл бол гайхалтай хэрэгсэл бөгөөд нарын гадаад давхаргад үзэх олон төрлийн бүтэц бий. Нарны утас буюу тулгар товгор хэмээх зүйл байдаг бөгөөд эдгээр нь нарын гадаргуугаас дээш гарч буй плазмын том гогцоонууд юм. Эдгээр том гогцоонууд нь дэлхийг жижиг тоосонцор мэт болгомоор том бөгөөд сансарт хэдэн зуун мянган километр үргэлжилж болно. Тэдгээр нь нэг өдрийн дотор үүсэх боломжтой боловч тогтвортой тулгар товгор нь тэдэм дотор хэдэн сар байж болдог. Энэ жишээнд бид нэг тулгар товгор фотосфероос гарч нарын агаар мандал руу могоолн нэвтрхийг харж байна. Энэ видео нь хурдсгсан учраас минут болгон секунд мэт санагдах боловч тулгар товгорын асар том хэмжээг бодоход нарын хүчтэй соронзон орон энэ материалыг хэр хурдан хөдөлгөж байгаа нь тодорхой болно. Нарын агаар мандлын талаар та мэдэхгүй байж болох нэгэн баримт бол заримдаа тэнд бороо ордог явдал юм. Нарын титэм рүү цацагдсан цэнгэлэгдсэн плазмын бүх хэсэг сансарт гардаггүй. Зарим нь титэмд үлдэж баригдаж хөрснө. Үүний дараа нарын гадаргуу руу гялалцсан бороо мэт буцаж ундаг. Энэхүү титмийн бороо нь харахад үзэсгэлэнтэй боловч холоос ажиглахан дээр учир нь түүний температур нь сая градусаар хэмжигдсээр байна. Титмийн массын ялгарал. Мэдээж нарын гадаргуу руу зөөлөн буцах нь зарим плазмын хувь заяа юм. Энд дэлхийдээ харьцуулах нь бүтлгүйддэг. Дэлхийд үүлэн суллагдсан резин тууз мэт хагарч сансарт буудагдахгүй. Харин наран дээр нягт ирчилсэн соронзон орнуудын ачаар тэд тэгдэг. Энэ бол титмийн массын ялгарал буюу коронал масс ялгарлын хурдсгсан дүрс юм. Нарын зүүн доод хэсэгт бүтэц хэрхэн үүсч эцэст нь хагарч олон тэрбум тонн плазмыг сансарт илгээхийг харна. Дэлхийн соронзон оронтой байсан ч тэдгээрийн хүчтэй нь манай хиймэл дагуул болон цахилгаан сүлжээнд ихээхэн сүрэл учруулж болцсохгүй юм. Эдгээр бүтцийг нарны динамик ажиглалтын төв (STEW) 30 нанометр долгионы урттай гэрлээр дүрсэлсэн нь цахилгаан соронзон спектрийн хэд ягаан туяаны хэсэгтээ тохирч байна. Эдгээр бүтцийг дүрслэхдээ цагийг зөв сонгох нь чухал учир нь зарим жил их, зарим жил бага тохиолддог. Учир нь бүтэц бүрэн нарын идэвхжлээс хамаардаг бөгөөд ойролцоогоор 11 жилийн нарны мөчлөгөөр эргэлддэг. Энэ тухай би дөнгөж саяхан видео хийсэн. Өөр долгионы уртын харьцуулалт. Гэхдээ суралцах зүйл улам бий. Харагдах ба хэд ягаан гэрлийг ашиглах нь нэг бүтцийг өөрөөр харуулдаг шиг, үл харагдах гэрлийн өөр долгионы уртыг ашиглах нь бас нүдийг гайхшруулж чадна. Үүнийг харуулахын тулд нарын титмийн эдгээр хоёр зургийг харьцуулъя. Нэг хугацаанд авсан дараах хоёр зураг нь гэрлийн өөр долгионы уртыг ашигласан байна. Эхнийх нь 600 мянган кельвиний өнгөт температурт дүрслэгдсэн бөгөөд нам гүм титмийн гогцоонуудыг харуулж байна. Харин хоёр дахь нь 2 сая кельвиний өнгөт температурт дүрслэгдсэн бөгөөд титмийн илүү халуун идэвхтэй бүсүүдийг харуулж байна. Эдгээр хоёр зургийн эсрэг тесрэг харьцуулалт нь одыг судлахад өөр аргуудыг ашиглах ач холбогдлыг онцолж байна. Эхэндээ нэг л нарны үзэгдэл мэт санагдаж болох зүйл нь нарийн төвөгтэй хоорондоо холбоотой үйл явдлын гинжин хэлхээ болж илэрдэг. Шилжилтийн бүс. Бид техникийн хувьд нарын агаар мандлаар бүрэн нэвтэрч амжаагүй байна. Цааш дотогш явж нарны динамик ажиглалтын төвийн (STEW) 160 нанометр долгионы урттай гэрлээр бүтээсэн өөр зургийг харъя. Энэ удаад бид шилжилтийн бүсийн зургийг судлах болно. Шилжилтийн бүс нь нарын титэм ба хромосферын хооронд оршдог давхарга бөгөөд хромосфер нь нарын агаар мандлын хамгийн доод давхарга юм. Энэ нь маш нимгэн давхарга бөгөөд ойролцоогоор 100 км зузаантай. Энэ бүсэд нарын дулааны температур ойролцоогоор 8000-аас 500 мянган кельвин хүртэл огцон өсдөг. Дэлхий дээр харьцуулбал Хавай дахь киловатт уулаас дэлбэрэх хэд халуун лаванд 1170 хэм буюу 1443 кельвин байдаг. Шилжилтийн бүсийн доод буюу гүн хэсгийн температур үүнээс бараг 6 дахин халуун байдаг бол шилжилтийн бүсийн дээд хэсгийн температур 346 дахин халуун юм. Хромосфер ба спекул. Цааш гүнзгийрэхэд бид нарын хромосферт автагдана. Энэ нь нарын гадаргууд хүрэхээс өмнөх агаар мандлын сүүлчийн давхарга юм. Энд 170 нанометр хэд ягаан гэрлээр дүрслэгдсэн бөгөөд ойролцоогоор 1700 км зузаантай. Хромосферыг наривчлан судлахад бид спекул хэмээх сэтгэл татам бүтцүүдийг харна. Салхинд урсдаг урт долгионд үрс шиг найгах эдгээр урт плазмын тиирэлтэд урсгалууд нь нарын гадаргуугаас дээш 100 км/цаг хурдаар гардаг бөгөөд энэ нь дууны хурднаас ойролцоогоор 282 дахин хурд юм. Тэдгээр нь бараг 10 км урт бөгөөд Эверест уулнаас 1 км өндөрт хүрч чаддаг.
Дунджаар 5-10 хүртэлх минутын дотор үүсч алга болдог спекулуудын ард ямар процесс явагддаг нь удаан хугацааны турш тодорхойгүй, маргаантай байсан юм. Учир нь соронзон цэнэгтэй тоосонцор нарын соронзон орноос хэрхэн цугтаж чаддаг нь тодорхойгүй байв. 2017 дугаар он хүртэл энэ нууц тодорхойгүй байсан бөгөөд спекулуудын нарийн загвар дээр ажилладаг эрдэмтдийн баг нейтрал тоосонцортой холбоотой болохыг олж мэдэв. Эрдэмтэд нарийн загвартаа нейтрал тоосонцорыг анх оруулаагүй, учир нь тэдгээр нь соронзон цэнэгтэй тоосонцорын хөдөлгөөнд нөлөөлдөггүй гэж боддог байжээ. Гэвч нейтрал тоосонцорыг нэмсний дараа тэдгээр нь соронзон цэнэгтэй тоосонцорт нарын плазмаас цугтаж спекул болон дээш гарахад хэрэгтэй гинтийн хөөх хүчийг өгдөг нь тогтоогдсон юм. Фотосфер буюу нарын гадаргуу. Нарын доод агаар мандлаар цааш буухтаа бид эцэст нь фотосфер буюу нарын гадаргуу өөрөө дээр хүрдэг. Энэ нь харагдах гэрлээр хамгийн сайн дүрслэгддэг. Фотосферын ирмэг нь нүцгэн нүдэнд хурцд нарийн харагддагч энэ нь зүй ёсны хэрэг бөгөөд нарын зайнаас үүдэлтэй юм. Нар өөрөө огт хатуу биш. Нарын альч бүсэд материал хатуу шингэн хий төлөвт оршин тогтнохын аргагүй хит халуун учраас зөвхөн плазм хэлбэрээр байж чадна. Үүнийг материйн 4 дахь төлөв гэж нэрлэдэг. Плазм нь ерөнхийдөө хийтэй адилхан зан ааштай боловч ионцсон атом болон чөлөөт электронуудын холимогоос бүрддэг. Фотосфер бол энэ зургийн хамгийн гадаад давхарга бөгөөд ойролцоогоор 400 км зузаантай. Энэ нь зураг харуулж байгаа шиг нарын тогтмол хатуу хязгаар огт биш юм. Мөн харамсалтай нь энэ нь эрдэмтэд шууд хэмжиж чадах одны хамгийн гүн давхарга юм. Нарны толбоо. Наривчлан харахад зүүн талд зарим харанхуй толб харж болно. Эдгээрийг нарны толб хэмээн нэрлэдэг бөгөөд фотосферын бусад хэсгээс илүү сэрүүн температураас болж бараан харагддаг. Гэхдээ энэ нь зөвхөн эргэн тойрны хит халуунтай харьцуулахад л тэр юм. Тэдмийн нүхнүүдээс ялгаатай нарны толб нь соронзон орон ялангуяа хүчтэй бүсэд үүсдэг. Энд дулаан эдгээр бүсийн конвекц буурснаас болж фотосферын доор хаагддаг. Нарын энэ зургийг ижил хугацаанд хит ягаан гэрлээр авсан өмнөх зургийн аль нэгтэй харьцуулахад нарны толб ба нарны дүлийн хооронд холбоо гарч ирдэг. Тухайлбал сэтгэл татам нарны дүл ба нарны толб нь ижил байршилд давхцаж байгааг харж болно. Гадаргуу дороос харахад нэг нь нөгөөд хүргэдэг нь тодорхой болдог. Нарны ширхэг. Одоо зарим нарны толбыг наривчлан харъя. Энэ зургийг Шведийн нарны дуран ашиглан дэлхий дээрээ авсан бөгөөд ойролцоогоор 400 нанометр харагдах гэрлийн долгионы уртыг ашигласан байна. Нарны толбуудын хажууд болон тэдгээрийг хүрээлэн фотосфер нь эдгээр хурц ирмэгтэй байнга хэлбэрээ өөрчилж буй эсүүдээр хандсан байдаг. Тэдгээр нь лав хүргэж хагарахтай адилгүй биш. Гэхдээ эдгээр эсүүд нь ойролцоогоор 1000 км өргөн бөгөөд нарны ширхэг хэмээн нэрлэгддэг. Тэдгээрийг доорх эргэлдэж буй конвекцийн эсийн дээд давхарга гэж үзэж болно. Ширхэг бүрийн доторх гэрэлтүү хэсгүүд нь нарын дээд дотоод давхаргаас түүний гадаргуу руу гарч буй төсөөшгүй халуун шингэнийг илэрхийлдэг. Энэ хязгаарт хүрсний дараа шингэн нь гадагш дамнан тархахаас өөр газаргүй болдог. Аажмаар хүрсний дараа шингэн нь эс бүрийг хүрээсэн барцгаар харанхуй хилээр дотовч живж дараа нь мөчлөгөө давтна. Энэ процесс нь дэлхийн мантын конвекцийн урсгалтай нэгт төстэй бөгөөд тэр нь тектоник хавчтын хөдөлгөөнийг үүсгэдэг юм. Энэ процесс нь тоглоом биш. Дунджаар ширхэг бүр ердөө 20 минут л үргэлжилдэг боловч эсийн доторх урсгал нь секундэд 7 км-с дээш хит авианы хурдтай бөгөөд дууны тесрэлтээс болж нарын гадаргуу дээр долгион үүсгэдэг. Сонирхолтой нь эдгээр ширхгийг бид өмнө нь үдсэн бүтэн дискэн дээрх зургуудад харагдах гэрлийн ижил долгионы уртыг ашиглан харж болно. Та ийм өндөр технологийн сансрын дагуулд энэ зураг төдийлөн ширхэгтэй харагдаж болно гэж бодож магадгүй. Таны зөв тийм харагдаж байна. Гэхдээ тэр ширхэг нь нарын фотосферын ширхгүүд юм, дүрс боловсруулалтын үр нөлөө эсвэл зургийн илүүдэл дуу чимээ биш гэдгийг санах хэрэгтэй. Аяллаа төгсгөл. Энд бидний аялал дуусна гэж харамсалтай. Эрдэмтэд нарын гүн рүү харагдах эсвэл үл харагдах гэрлийн альч тусламжтайгаар зургийг хэрхэн авахаа хараахан олоогүй байна. Энэ давхаргын цаана байгаа зүйлийн ихэнх нь нууц хэвээр байсаар байна. Гэхдээ бид нарын судалгаанд спектрийн бүх төрлийн гэрлийг ашигласны ашиг тусыг тодорхой харж болно. Тэд бидэнд дэлбэрэх нарны дүл, өргөн титмийн нүхнүүд, найгах спекул, сэтгэл татам нарны толб, хэлбэрээ өөрчилдөг ширхгүүдийг цоо шин аргаар ажиглахад тусалдаг. Нар нь идэвхтэй үйл ажиллагаагаар дүүрэн бөгөөд эдгээр дүрслэх аргууд байгаагүй бол бидэнд эдгээрийн ихэнх нь үл үзэгдэх байсан юм. Магадгүй нэг өдөр бид одоо бараг мөрөөдөж чадахгүй аргуудыг ашиглан илүү гүнийг харах арга замыг олох байх. Яг л эртний үеийн хүмүүс бидний өнөөдөр ашиглаж буй аргуудыг бараг мөрөөдөж чадахгүй байсан шиг.
Гэхдээ одоохондоо орчлонд үл харагдах маш олон зүйл тохиолддгийг мэдэж, бид үүнийг нээх арга хэрэгсэлтэй гэдгийг мэдхэнд намайг сэтгэл догтлол болон сониуч зангаар дүүргэдэг. Тэнд юу байж нэгдхийг хүлээж байгааг хэн мэдэх билээ? Үзсэнд баярлалаа. Манай нарын титмийн талаар илүү их мэдхийг хүсвэл энэ видеог үзээрэй. Бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье. Дараа уулзцгаая. Өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe андараарай. Дараагийн удаа од гэрхсийн талаар улам их сонирхолтой бичлэг оруулах болно.